Сайн байцгаана уу? Энэ бичлэгээрээ бид Obot токеныг хэрхэн төвлөрсөн бус MetaMask-ийн хэвтвчэнд байршуулах, хэрхэн PancakeSwap дээр арилжаа хийх талаар зааварчилгааг хүргэх болно. Танд амар байлгах үүднээс бичлэгийн агуулгыг цагийн дараалалаар description хэсэгт оруулаа. Юуны өмнө Trade цэгийн дээр Obot токены орлого зарлалын гүйлгээнд BNB Smart Chain буюу BEP хорьсуулжээ дэмждэг болсныг хэлэхэд таатай байна. Ингэснээр та bridge ашиглахгүйгээр Trade цэгийн дээр хэвтвчэндээ BEP хорьсуулжээгээр Obot токены орлого зарлах хийх боломжтой болж байна. Хэрв та комплекс цэгийн болон бусад крипто бирж дээр арилжаа хийдэг бол уг зааврыг анхааралтай үзэхийг хүсье. Хэрхэн MetaMask ашиглах вэ? MetaMask цэг IO хаягаар орж Download Now товч дээр даран өөрийн веб браузер дээр MetaMask-ыг суулгана. Таны харж байгаагаар Chrome, Firefox, Brave, Edge гэсэн 4 веб браузерын сонголтууд гарч ирэх болно. Аюулгүй байдлыг хангах зорилгоор байнга ашигладаг веб браузер дээрээ MetaMask-ыг суулгахгүй байхыг зөвлөж байна. Энэ удаад бид Brave браузер дээр зааварчилгааг бэлтлээ. Веб браузерда MetaMask-ыг суулгасны дараа автоматар таныг Welcome to MetaMask гэсэн нүүр хуудас өгтөнө. Үүний дараа танд хуучин хэвтвчийг сэргээх болон шинээр хэвтвч үүсгэх гэсэн хоёр сонголт гарч ирэх болно. Энэхүү бичлэгээрээ бид шинэ хэвтвч хэрхэн үүсгэхийг харуулах болно. Та өөрийн шинэ пассвордыг оруулсны дараа MetaMask-аас Secret Recovery Phrase буюу дахин давтагдашгүй 12 ширхэг нууцугийг танд өгөх болно. Эдгээр 12 ширхэг нууцуг нь зөвхөн танд зориулагдсан учраас аюулгүй газар хадгалахыг танд зөвлөж байна. Үүний дараагаар та 12 ширхэг нууцугээ дарааллын дагуу бичиж Confirm товчийг дарснаар MetaMask-ийн хэвтвчийг амжилттайгаар суулгалаа гэсэн үг юм а. MetaMask дээрх таны хэвтвч нь автоматар Ethereum сүлжээ нэгддэг байгаа. Одоо энэ хэвтвчэндээ хэрхэн BNB Smart Chain сүлжээ болон Obot токеныг нэмэх талаар зааварчилгаа өгье. Та BNB Smart Chain сүлжээг MetaMask хэвтвчэндээ нэмэхийн тулд bsc.scan.com хаягаар орж Add BSC Network товч дээр дарна. Дараа нь CoinMarketCap.com хаягаар орж Obot токены BNB Smart Chain дэх address кодыг копи хийж MetaMask-ийн Import Tokens дараа нь Custom Tokens хэсэгт хуулж оруулна. Ингээд таны MetaMask-ийн дансанд хэдэн Obot байгаа нь харагдах ба та амжилттайгаар MetaMask хэвтвчэндээ BNB Smart Chain сүлжээ болон Obot токеныг нэмлээ. Хэрхэн PancakeSwap ашиглах вэ? Хэрв та PancakeSwap ашиглан Obot токен худалдан авахыг хүсвэл gas fee төлбөр төлөх зорилгоор BEP хорьсуулжээгээр дамжуулан MetaMask дээрх BNB Smart Chain дансандаа хангалттай хэмжээний BNB токен байршуулна. Мөн өндөр slippage rate буюу шилжүүлгийн ханшийн зөрүүнээс зайлсхийхийн тулд BEP хорьсуулжээгээр дамжуулан MetaMask дээрх BNB Smart Chain дансандаа USDT байршуулан USDT-гээрээ Obot худалдан авахыг зөвлөе. Та Overtake цэг IO хаягаар орж Obot токен товчийг дарж доошоо гүйлгээд PancakeSwap дээр дарна. MetaMask түрвчээ PancakeSwap-тай холбож BNB Smart Chain сүлжээг сонгоно. Дараа нь Trade товчийг дарж арилжаагаа эхлүүлнэ. Арилжааны токен сонгохын тулд дунд хэсэгт байгаа суман дээр дарж дээд хэсэгт нь USDT-г, доод хэсэгт нь Obot токеныг байрлуулснаар таны арилжааны хостол бэлэн болно. Та арилжааны дүнгээ оруулсны дараа хураамж маршрутын талаарх мэдээлэлтэй уншиж танилцсны дараа swap товчийг дарж арилжаагаа дуусгах боломжтой. Одоо та PancakeSwap ашиглан Obot токен худалдан авч MetaMask түрвчтэй амжилттай байршууллаа.